Одоо бол нэг дөрөв хавирахтай л бид нэр 90-нд гарахад гар үсэг зурдаг байхгүй. Өгөхөд гомдлогоо гэсэн. Стоп гэж хэлээгүй л бол наадах аал гэдэг л одоо нэг юм барьдгийм билээ. Зохиулаад хүчээсэн хүмүүс бол ингэ байдаг байхгүй мэрэгжлийн боксд бол. Тэгээ бэлийн нэмхэн тулааны ер нь хамгийн хаарданд гэж ойлгодог. Раунд нь урд 12 раунд. Сонирхчийн бокс ч тэ 3 раунд ингээд зүгээр ингээ оноо аваад дуусчих байгаа байхгүй. Энэ мэрэгжлийн бокс бол үхэх эрсдэлтэй. Би ч анх Америкт очиод ингээд бэлтгэл хийж байхад ингээ хавирганууд хугараадсан байхгүй ингээ зохиулаад ерөөсө хамаг хүчээр зогсож байгаа байхгүй. Спаринг дээр тэд нар чи ингээл зогхонгууд хайрлан майрлан гэж юу ч байхгүй зэн. Наа зогтлоо ингээл шууд хавир хугарч байгаа байхгүй. Тэгэл би ингээд тэгээ толгоонд нэг юм сууж байгаа. За би эднэрийн өөртөг нь хавиргыг хугалах юм байна. Хүчтэй зогсох юм байна. Энд чинь бүр хамаг хүчээрээ зогсож байгаа чинь зүгээр хамаа ахгүй гэл. Тэгэл миний хавиргнууд бас жоохон ингээд санжинсан яваад ирсэн. Ингэсэн хавиргатайгаа тэгэл бэлтгэл хийгээл идэвсэн байхгүй. Одоо бол нэг дөрөв хавиргатай л. Үгүй юу яриад байгаа юм бэ байж та. Ингээ хавиргнууд хугараад байсан байхгүй юу ч гэх шиг. Энгийн зүйл юм уу ч та. Мэргэжлийн боксing бэли бол одоо шууд утгаараа бол бидний сахин бэли өмсөд үздэг штэ. Атгадсан штэ. Атгад нэг мэдрэмж байдаг штэ. Тэр бол мэргэжлийн боксing бэли гэж хэлээд баг болон зэ. 2 цаг 3 цаг бэлийг өмсөд тултахаар цэцэрсэн. Гар маар бяцарсан. Дээрээс нь тулааны дараа гэж. Ташааны яс тэр цэцэрсэн байдаг гэж тулааны дараа. Тусгарцсан шүүрцэн. Ер нь бол тэгээд тулааны дараа нь өвчин дамдах юм уу гал ер нь 7 хоног гэтэн шүү. Тэгээд тулааны дараа дандаа тэгээд толгоо бөдөөл тэгээд 7 хоног бол ер нь бол бас босхгүй байсан.